За сая дурдсан шин манайхын ус хөрс уур амьсгалын өөрчлөлт ээлтэй хот өдргээд ийм дөрвөн зорилттой уялдаж байгаа тийм сонгон нархан дүүрэгт байдаг. Хун нуур гэдэг энэ нуурыг одоо хамгаалъя, таниулъя, кэрлэе, ирээдүйд ийм Нью-Йорк хотын Централ парк юм шиг тийм гоё юм цэцэрлэг төрөлн болгоё гэдэг тийм төсөл байсан. За манай төслийн онцлог болгонготой хоёр асуудлыг нэг шийдэл болгохдоор ерөнхийдөө хамгийн том давталтай байгаа. Хамгийн ихнийх нь болгонготой хуванцрын асуудлыг, шар сууны хор хөнөөлийг энэ хоёрыг нийлүүлээд ерөнхийдөө байгаль дээлтэй хамгийн гол нь бордоо болох зорилттой шар сууны хуванцар хийдгээрээ ерөнхийдөө хамгийн том онцлог болж байгаа юм. За манай төсөл маань болгонготой өөрсдөө ховог хэлийг бууруулах эргүүлээд байгаль орчны хордлыг бууруулах зорилготой байсан. Энэ зорилт маань бол мэдээж одоо доктортой хөгжлийн хамгийн томоохон зорилтууд нэг. Очрол юм вэ гэхээр бид нар өөрсдөө энэ дэлхий гэдэг гаригийн иргэн болж байгааг энийг эргүүлээд өөрсдөө кэрлж авах хэрэгтэй. За манайх болохоор кофений шарыг дахин боловсруулад биопластик гаргаж авах төсөл байгаа. Нэг сегментийг авсан. Тэр нь бол цэцгийн сав байгаа. Тэгээд манай цэцгийн сав маань бол хүлэмжийн ялгалыг багасгах нь. За манай төслийн хувьд болохоор хуванцар цаашлаад микропластикийг буруулах зорилготойгоо. Тиймээс яг сонгож авсан байр шийдлүүд дээр хуванцар савыг дахин боловсруулах, хурааж авах цуглуулах тийм машинуудыг байрлуулах зорилготой бөгөөд яг хэлсэнчлэн 7 тийм доктортой хөгжлийн зорилтыг биелүүлж ажиллаж байгаа. Бусад багуудыг бодвол манай төслийн онцлог гэвэл бид нар яг ийм нийгмийн хүрээллийг сонгосон яг хүмүүс толгомж байгаа асуудал буюу аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эх нарт зориулагдсан одоо ийм шийдэл бид нар асуудал дээр нь санааг нь гаргасан байна. Бидний хувьд бол уур амьсгалын өөрчлөлтийг одоо эсэргүүц тэр зорилго нь хамгийн чухал зорилго байгаа. Тэгээд манай төслийн хувьд бид нэр цэнгэг ус, хөрс, уур амьсгалын өөрчлөлт тэгээд ээлтэй хот өдргээд ийм дөрвөн зорилттой уялдаж бичсэн тийм төсөл байгаа. Миний хувьд доктортой хөгжлийн зорилтуудаас хамгийн чухал нь болгонготой уур амьсгалын өөрчлөлт оруулах. Одоогийн байдлаар ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлт жилээс жилд илүү өсөж байгаа. Түүнтэй холбоотойгоор бас инновацлог санаа гэсэн одоо доктортой хөгжил ерөнхийдөө хамгийн чухал гэж үзэж байна. Доктортой хөгжлийн 17 зорилт бол мэдээж 17-аа маш чухал хоорондоо уялдаа холбоотой байгаа. Гэхдээ манайх төслийнхаа хүрээнд жижиг дунд бизнесүүдийг дэмжих тал дээр илүү ажилласан. Тэгснээрээ одоо нийгмийн баялагийг бүтээгээд байгаа энэ бизнес эрхлэгчдийн оролцоо ингээд байснараа энэ илүү доктортой явна. Тэгээд тодорхой хэмжээний ашиг олж иж ингээд доктортой хөгжинэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. Манай сая төслийн хувьд болохоор 7 зорилтыг яг биелүүлж ажилласан. Гэтэ яг миний хувьд болохоор 11 төр зорилтууд иргэдийн оролцоог дэмжих нь илүү чухал гэж боддог. Миний хувьд бол яг 9 дугаар зорилт байгаа. Яг тэгэхээр бид нар одоо оролцсон төслөөрөө бол яг энэ зорилтыг баримтж авсан. Нийгмийн асуудлыг дижитал аргаар шийдэх гэдэг зорилтыг барьж авсан байгаа. Доктортой хөгжлийн зорилтууд бол маш олон зүйлийг бол хамарсан байдаг. Нийт 17 зорилтын дотроо бол янз бүрийн зүйлийг хамарсан байгаа шүү дээ. Тэр хамгийн гол нь яг Монгол улсын хувьд аливаа хүмүүсүүд өөрийнх нь амьдралд хамгийн үнцэнтэй зорилготон дээр бол хамгийн одоо ач холбогдлоор одоо ирэмблэгсдэг. Миний хувьд бол 9 дугаар зорилтыг бол хамгийн ач холбогдолтой гэж үздэг. Энэ нь өөрөө илүү дэв бүтцээрээ дэмжсэн, инновацаар дэмжсэн илүү том илүү value-г авчрах боломжтой зорилт юм шиг миний хувьд санагддаг. Гэтэ мэдээж бүгдээрээ ач холбогдлын удаад дижитал гэж бодож байна. Ер нь бол одоо бидний ингээд өдөр тутамд толгомддог ингээ асуудлууд байна шүү дээ. Одоо хуучин хувцс, кофе, хүнсний хогоо идэл, шар суу, кофений шар мар гэх мэтлэн. Тиймэрхүү хүн бүрийн өдөр тутамд ингээ толгомддог асуудлуудыг айгу бүтээлч байдлаар, креатив байдлаар, гоё аргаар ингээ шийдвэрлэдэг юм хэсгийн фанатчлууд ирсэн байна. Энэ студентлер тэмцээнд одоо ингээд оролцоход маш юм богино хугацаанд маш их хэмиг хийж энэ төсөл бичиж сурч олон хүмүүстэй харилцаж юм их зүйлийг ингэж гараасаа богино хугацаанд гаргасан тийм өгөөчтэй уралдаан тэмцээн байлаа. Тэгээ өнөөдрийн хувьд бол энэ шилдэг 6 баг маань зургуулаа айгүй сайн гоё шинэлэг санаануудыг гаргаж ингээ хоорондоо ингэж туршлага солилцож ирээдүйд бид нар юу хийж болох вэ? Хүүхдүүд юу хийж байгаа талаар ингээд шинэ мэдлэгүүдийг ингэж авсан тийм гоё өдөр боллоо. Хамгийн эхлээд би бол яг багийн гишүүдтэй амар их талхмаар байна. Та хэд бол үнэхээр амар сайн хичээсэн шүү. Яг 7 хоног хамт суугаад тэгээд бас нэлээд муудалцах үед гарсан энэ бүх зүйлүүд ер нь бол амар гоё memories болж өгсөн. Тэгээд бас хамгийн том одоо чиглүүлэгч болох метр багштай их баярлалаа. Таньгүйгээр манайх 2 дугаар байр бас орохгүй байх гэсэн шүү гэж хэлмээр байна. Оюутнуудад доктортой хөгжлийн зорилтын талаар илүү
ойлголттой болох, эргүүлээ түүнийхээ талаар илүү лавшруулан судлах боломжийг олгосноор давуу тал гарсан байна. Бидийг яг төслөө ингээд сайжруулж их процесст менторууд гаргаж өгсөн нь маш талархаж байгаа. Яагаад тэгэхээр ямар ч туршлагагүй оюутнууд учраас биднэрт ямар нэгэн тийм чиглүүлэгч заавал хэрэгтэй байсан. Айгуу гоё цохим байгальтай байсан. Тэгээд ерөөхдөө багуудын ажлууд ч гэсэн айгуу гоё. Бүгдээ айгуу сайн мундаг байсан. Өнөөдөр ер нь айгүй сонирхолтой өдөр байлаа. Тэгээ ерөнхийдөө байгаа нь ерөөсөө илүү нэг тийм доктортой хөгжлтэйгээ яаж ч юм зүгээр илүү холбоотой уялдаатай байгаа юм шиг даа зүгээр. Оюутан залуучууд өөрсдийнхөө одоо боловсруулж байгаа төслүүдийг хэрсэн доктортой хөгжлийг ахиулах чиглэлд бол бодож энэ хүрээгээр төслөө одоо ингэж шийпэж одоо хүрээлж байгаа нь бол маш өндөр ач холбогдолтой. Нэг ялангуяа одоо доктортой хөгжлийг ахиулах төсөл маань өөрөө бас доктортой байх хэрэгтэй байдаг. Ямар нэгэн заавал зөвхөн хүнээс 100% хамаарахгүй альва эрсдээс хамгаалсан өөрөө боломжийг бий болгосон нэмээд ийм үр нөлөө импакт нь бол маш сайн байх хэрэгтэй байдаг. Энэ чиглэлээр бол төсөл маань айгүй энэ олон зүйлийг бол харгалзаж үзсэн төслүүд бол орж ирж байна. Цаашдаа энэ ч гэсэндээ улам бүр хөгжөөд магадгүй яг ийм ирээдүг болоод бий болгох юм төслүүд бас боож гарч ирэх бол боломжтой байх. Цаашдаа илүү доктортой ирээдүг болоод цогцлох юмхүү төслүүдийн одоо value үн цэнийг бас гаргаж ирэх байхаа гэж найдаж байна. Альва доктортой хөгжлийг одоо олон нийтэд түгээх илүү sustainability advocacy гэж нэрлэдэг энэ зүйлийг бол хамтын хүчээр бол хийх ажил бодолтой байдаг. Мэдээлэл группийн хувьд зөвхөн өөрийнхөө үйл ажиллагааг доктортой байлгаад өөрийнхөө үр нөлөөг доктортой хөгжлөөр чиглүүлсэн байгаа зогсохгүй хамтын хүчээр оролцоод дэмжих байдлаар доктортой хөгжлийг өсгөхийг бол зорддог. Ингэхдээ зөвхөн хэрэглэгч харилцагч нараас гадна илүү боловсролын байгууллагуудтай хамтран оюутнуудад дараагийн залуу ирээдүг басан залуучуудыг бол дэмжихийн тулд бол иймэрхүү ажлуудыг бол бид дэмжихийг бол одоо ирмэлзэж байдаг. Энэ ч өөрөө хамтын хүчээр доктортой байдлыг урагшлуулах боломж бас болж ирж байгаа гэж харж байна. Доктортой байдал нэгээд хувь хүн ганцаараа хичээгээд ч юм уу те хувь хүн ямар нэгэн тусдаа компани тусдаа ингээд дангаараа хичээгээд бий болчдөг зүйл биш. Бид нар бүгдээрээ хувьдаа өөрсдийнхөө ингээд хариуцлагыг ухамсарлаад энэ доктортой хөгжил гэдэг зүйлийг урагшлуулахын тулд өөрийн хувь нэмрээ яаж оруулж ирж болох вэ гэдгийг ухамсарлаад тэг хамтдаа хичээгээд хамтдаа хэрэгжүүлдэг зүйл юм шүү.